Улирч буй 2019 онд улсын хэмжээнд 4990 удаагийн байгалийн гам шиг аюулт үзэгдэл осол тохиолджээ. Үүний улмаас 203 хүн амьнасаа алдаж, 153 хүн гэмтэж бэртэн, 26134 толгой мал амьтан хорогдож, 35.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна. Харин онцгой байдлын алба хаагчид дээрх гамшигт үзэгдэл ослын голомтод ажиллаж 1932 хүний амнаас албан байгууллага иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан тайланг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол аварсан хүний тоо 1.7 дахин, эд хөрөнгийн тоо 50% өссөн юм үзүүлэлттэй. Ер нь албан хаагчид байгаль цагуурын мөн маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа тусгай зориултын хувьц хэрэглийн хангамж дутмаг байдаг учраас засгийн газраас үе шаттайгаар хөрөнгө оруулалтын хэмжээнд шийдэж байгаа. Ялангуяа өндөр уулын бүсэд аврах ажиллагаа явуулж байгаа албан хаагчид, усны гүнд аврах ажиллагаа явуулж байгаа албан хаагчдын хувьц хэрэглийг бол сайжруулах юм төслүүд хэрэгжсэн 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн энэ оны хувьд улсын онцгой байдлын алба нэгжүүд гэмтийн гамшиг ослын үед ажиллах техник хэрэгсэл тоногт хөрөмжөө нэмэгдүүлж чадвараа ахиулсан жил болсныг онцолж байлаа. Тухайлбал 9 тэрбум төгрөгийн үнэтэй 3 төрлийн 15 ширхэг гал унтраах машин авч нийслэлийн онцгой байдлын газар Арханга, Баян хонгор, Баяулгий, Дархан улт оронд Сүхбаатар, Төв, Өмнөгов, Хөвсгөл аймагуудын онцгой байдлуудын газарт хуваарлсан. Мөн Беларусь улсын дэмжлэгээр 46.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 71 техник хэрэгсэл авахар болоод байна. За ингэснээр гал төмөр унтраах аврах ангиудын автомашины хангалт 14.4% нэмэгдэж байгаа юм. Үүний цаана иргэдийн аюулгүй амьдрах, гамшиг ослын үед хамгаалуулах нөхцөл боломж илүү сайжирч байна гэсэн үг юм.